сайн бацхан уу. Инхригийн ээж нь байна. Манай хүүхд бол бүр цэцэрлэгийн 4 настаас эхлээд тоёд явсан. Анх сонгох болсон шалтгаан нь болохоор цэцэрлэг дээр нь тоёогоос ингээд суралт орох гэж байна. Тэгээ хүүхдүүдэд амруулаач гэд багш нь санал болгосон байхгүй. Тэгээд за тэгээд тасралтгүй одоогоор явуулж байгаа. Одоо тасралтгүй 3 жил явж байна. Энэ хугацаанд танд ингээд охиндод гарсан өөрчлөлт ямар өөрчлөлт анх нөгөө сонгож авахдаа цифр таньдгүй гэж асуусан байсан. Тэгээд манай хүүхд нөгөө анх 1-10 хүртэл тоогоо мэддэг байсан болохоор айгу урд орсон юм шиг байна. Тэгээд цифрээ мэддэг болохоор өөрт нь илүү дөхөн байсан баг. Тэгээд дандаа нөгөө бодлогоудаа багшаасаа асуугаад 1-10 хүртэл дөнгөж нэмж хасдаг байсан. Одоо төвшин бүр ахаад 3-4 хоног руу нэмж хасдаг болсон. Хоёр төгсний давуу тал нь бол надад бол ингэ санагдсан. Нэгдүгээр ангид орохдоо тоогоо бүрэн мэддэг. Тоо бол ерөөсөн нэмэх хасах үйлдэл нь өөрт нь амар энгийн. Тэг амархан байна гэж ярьдаг ус ирэл. Одоо тэр төвшин бүр нэлээд сайн ахаад өөрийнх нь хэмжээний бодлогод бол ерөөсөө их л амархан санагдаад ах шиг ангийнхан. Баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээ. За баярлалаа.